Батан учрига батгалжири чнуулая батал ширродо байсуу сэтгэлсэн дэвшүүля. Эрхэм хүндэт үзэгч та бүхэнтэй энэ телевизийн уран бүтээлч хамт олноос Ардын хувьсгалын 100 жилийн ойн хоёр наадмын хүрээнд 100-ны хөлгүүд нэртэй нэвтрүүлгийг та бүхэндээ цуурлаар бэлтгэн үзүүлж байгаа. За ингээд 100-ны хөлгүүд нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт зочин хойморт хурдан морины зүтгэлтэн зураач Прүсрэнгийн Даштан Мэрэл хүрэлцэн ирсэн байна. За сайхан зусж байна уу? Сайхан зусж байна. За тэгэхээр энэ жилийн хувьд бол Ардын хувьсгалын 100 жилийн ойн хоёр наадмын энэ сайхан жил НТV телевизийн уран бүтээлч хамт олноос амжилтаараа шалгарсан Монгол улсын 100 жилийн 100 шилдэг азраг 100 шилдэг их насны морийг танилцуулж байгаа. Өнөөдөр бол 5 дахь дугаар. 3 төрүүлсэн Төв аймгийн Авдар баян сумын уяач Очрын Санжаа өргийн Цавдар азраг, улсынхаа их хоёр наадамд 2 төрүүлсэн. За мөн 3 харигдсан амжилтаараа Монгол төрийн их хоёр наадамд 2 төрүүлсэн их насны мордыг одоо манлайлдаг Улаанбаатар хотын Барьцсан хорооны манлай уяач Цоохгийн Дор цэрэнгийн авраг хайр морины талаар хоёлаа сайхан яриа өрнүүлье. Тэгэлгүй яг одоо төрийн баян наадамд 4 төрүүлсэн 4 хүн азраг. Тэгээ 3 төрүүлсэн бас 3 4 азраг л байгаа шүү дээ. Тэрний нэг нь одоо Очир даргын хөө Санжаа бүргийн Цавдар азраг гэж. Эцэг бүр одоо төрийн баян наадамд 7 төрөө 7 аригтай. Тэр сайхан хурдан буйны тухай өвөг түүх өвөгдөө сонсч мэдсэн. Яриага та хууч өрөхгүй юу? Төв аймгийн Авдар баян сумын нэр туяач Очрын Санжаа өргийн Цавдар азраг, Төв аймгийн Баян цагаан сумын Нэрэм жимээгийн унган 1948, 1950, 1952 оны улсын хоёр наадмуудад нийт 3 удаа төрүүлж 1944 оны улсын баяр наадамд аман үзүүлсэн бол 1945, 1951, 1953 онуудын улсын хоёр наадамд 3 удаа харилцсан буюу нийт улсын баяр наадамд 3 төрүүл 4 харилцаж түмэн олныг баясгажээ. За тэгэхээр ер нь бол Монгол төрийн их хоёр наадамд өөрөөр хэлдгээр одоо 4 төрүүлсэн 4 азраг байдаг бол 3 төрүүлсэн одоо морин тойролгын хурдан тогруу азраг байна. Солонгос спортын төв группийн тогруу азраг байна. Солонгос Цавдар байна. За Төв аймгийн Авдар баян сумын уяач Наваамурын Падын хүрэн азраг байна. За ингээд одоо сүүл үед бол одоо улс салцсан азраг байна тийм ээ. За тэдний нэг нь анхдагч нь бол яхахгүй одоо анхдагчийн Падгуайн хүрэн азрагны дараа орох энэ амжилтыг үзүүлсэн. Гэхдээ айргаараа илүү гарсан амжилттай азраг бол Төв аймгийн Авдар баян сумын уяач Очрын Санжаа өргийн Цавдар гэж одоо олон талдарсан энэ хурдан Цавдар азрагын зураг нь бол байдаг тий. 1951 оны Ардын хувьсгалын 30 жилийн ойд одоо айрагдсан тэр одоо алдартай хурдан азрагнуудын зурган дотор ч одоо байж байдаг. Ганцаараа бас одоо хүүхд дуунуудаас ахвал хардсан тийм зураг байдаг. Ер нь бол одоо Төв аймгийн Авдар баян сум бол дээхэн үеэс эзэнээс хурдан хөлөг морь дээр алдартай. За одоо Төв аймгийн Баян сумын хойтол, Баян цагаан сумын зүү хойтол, Сэргэлэн сумын одоо зүүр тал одоо нийлээд одоогийн нутгаар бол одоо энэ Чулуут за тэгээ Хүрзэт тэгээд энэ хаваар л одоо Төв аймгийн Авдар баян сумын малчид одоо нутгалж байсан ийм одоо сайхан нутаг байсан юм шиг байна. Тэгээ 1956 онд бол Авдар баян сум бас тарсан хамгийн сүүлд наадам хийгээд тарсан гэж одоо ярьдаг юм байна лээ. Тэгээ баруун урд талынх нь Баян суманд Баян цагаан суманд их цөөх айл тэгээ ихэнх нь Сэргэлэн суманд орсон гэж одоо ярьдаг. За Очрын Санжаа өрг гэдэг хүн Очир дарга гэдэг хүн бол яг хуу Төв аймгийн Авдар баян сумын дарга одоогийнхоор сум нэгдлийн дарга тийм хүн байсан. Тэгээд бол одоо олон түмнийхээ төрөнд Очир дарга гэж алдарсан ийм хүн байж байгаад. Тэгээ хүүхэд нь Санжаа урггүй бас моринд одоо сайхан эдэр залуу болоод моринд дурлаад ингээд тэр хүн бол одоо морид сонирхож эхэлсэн гэж одоо бас баримгнаагүй ном зохиолд бус ном зохиолд ингэж бичсэн байт юм байна лээ. Тэгээ яг нэг өдөр одоо цанд хашаад хүүхэн хонгор гэдэг одоо Баян цагаан сумын зүүн тал Баян айргийн зүү хойдаар за тэгээд Баян сумын одоо баруун талын зааг нутагт нутгалж байсан Авдар баян сумын их уяач Наваамурын Пад гэж Монгол төрийн наадамд 3 төрүүлсэн хурдан хүр азрагтай Пад гэдэг айл бол одоо гүү яриад ингээд байж явах цагаар бол нэг өглөө одоо адууны Санжаа өргөгүй бол тэдний одоо адуучин байжсан адуунд явдаг ийм адуучин залуу байж байгаа. Тэгээд нэг өглөө адуу хураагаад ирсэн тийм Цавдар үрээ адуугийн дагаад ирсэн. Тэгээ Пад гэдэг хүнд бол одоо ийм Цавдар үрээ манай адуу дагаад ирлээ гэсэн. Энэ бол одоо Нэрэм жимээгийн л хамгатай юм байна да. Жимээгийн л адууны үрээ байна да гэдэг хэлсэн юм шиг байгаа. За Нэрэм жимээ гэдэг хүн бол Монголын одоо хурдны 3 Баян цагаан сумын 1920-од оноос эхэлсэн энэ олон айраг төрүүний дээдлийнх нь 3 сурвалж өгчлийн нэг нь бол одоо жимээ адуу гэж манай сумынхаа ярьдаг. Нэрэм жимээ гэж ярьдаг. Түрүү одоо өөрөө хэллээ бас тэр нөгөө давнарангуайн одоо тий дээдлийнх нь хүн одоо тэр айлын тэр хот ураг хаяа одоо хүмүүс сайн гэж ярьсан. Тэгээд тэр айлын тамгатай юм байна гэж Цавдар үрээ дагаад ирсэн.
За ер нь Нэрэмжимээгийн төмөр шилбүр гэдэг газар бол Баян цагаан сумын 3 хурдан хөгжлийн нэгнийх нь юм шүү гэж одоо манай сумын Ахмад Уяачид одоо ярьдаг. Өлзий үгний хул гэж улсад 1 төрүүл 4 аригц цацраг байна. За Батбангийн их цэгэл гэж одоо хурд цацраг байна. Усын наадам 1 төрүүлж 3 аригцсан байх бас. За нэг нь бол Нэрэмжимээгийн төмөр шилбүр гэж алдартай хурд цацраг одоо Баян цагааны энэ 3 азарганаас Баян цагааны ихэнх хурдуудаа салбарлсан гэж ярьдаг. Тэрний нэг Нэрэмжимээ гэдэг хүний унган цавдэр үрэг одоо пад гэдэг хүн хараад бол энэ бол одоо хойчийн хурд цацраг болох юм сайвар байна. Та нар дотор ахын байхгүй Санжаа өрөг чи аав гэд. Тэгээ одоо тухайн үед Санжаа өрөг гэдэг хүн бол одоо пад гэдэг хүний үгэнд ороод зээр дүрийг аваад тэгээд энэ нь бол одоо хожмын одоо алдартай хурдан Санжаа өргийн цавдэр гэдэг одоо алдартай хурдан азраг. За эхийг нь бол Төв аймгийн Баян цагаан сумын одоогийн энэ Төмөр замын 14 дугаар үртээ хаваар одоо нутгалж байсан Шодон нацаг дөрж гэж нутгийн хоолны дунд алдарсан нацаг дөрж гэдэг хүний адууны хонгор байц салгуулаад тэгээ Нэрэмжимээгаа дунд одоо нэг азраганд нь гүйж ороод тэгэд энэ хоёрын дундаас Нэрэмжимээгаа унган азраг одоо тэр Шодон нацаг дөрж гэдэг хүний адууны хонгор байц хоёрын дундаас бол алдартай Авдрын сумын очрын Санжаа өргийн цавдэр гэдэг азраг одоо төрөн гарсан гэж ярьдаг. Тэгээд цавдэр азрагнаас өмнө Санжаа өрг гэдэг хүн бол морь уих гад ингээд байгаад байсан. Тэгээд Дорногов аймгийн Алтан ширээ сум буюу тухайн үед Түшээтан аймгийн Говьмэргэн ангийн хошууны Үйзэн будар гэдэг газраар нутгалдаг байсан Жамсран хя Чүлтэм жамц гэлэн төр дархан гэж ах トゥ уран алдартай хүмүүс нутгалдаг байсан байгаа. Тэгээ халахын Бамбар Эрдэнэ төрийн одоо халахын 7 нутагтын нэг их шовын Бамбар Эрдэнэ нутагтын 8 дугаар дүр Дорногов аймгийн Алтан ширээ сумаас одоо тэр ах トゥ 3-ын одоо удам огчлаас тодроод тэгээ Жамсран хя гэдэг хүний төрсөн дүү төр дархан гэдэг хүний удмаас бол одоо Дорногов аймгийн уугуул Дорногов аймгийн 80 жилийн онх баяр нааданд ихнэсний хонгор мөр хайргдуулсан Монгол Улсын их хурлын гишүүн асан Яажлын Батсүрг бол төр дархан гэдэг хүний удмынх нь хүн юм байлээ. Тэгээ Жамсран хя гэдэг хүний удмынх нь Зэхүү сүрэнгийн сүх гэж 1924 онд төрсөн. Сая 97 наслаад саяхан одоо ертөнцийн мөнх улсыг үзүүлсэн Ахмад Бурал Уяачтай бие бас уулзаад ярилцж байсан. Тэгээд манай Бадгуу бол одоо тэр зээр дазаргыг бол анх зааж өгсөө. Тэгээ очир дарга гэдэг хүн бол хүүгээ морин дурлуулад одоо би хүүгээ хурдаатуутай болгомоор байна. Та нэг хурдаатуу зааж өгөөч гэд одоо манай сүрэн өвөөд бол байнга хэлдэг байсан. Тэгээ манай хүн бол улсын баяр нааданд 1943-46 оны улсын баяр нааданд ихнэсний хэр мөрөө айрагдуулсан. Баян цагаан сумын Чойдлсүрэн даргын хар гэдэг морийг 46 онд соёл улсын баяр нааданд төрүүлсэн тэр сүрэн хя гэж их алдартай. Тэр Жамсран хя гэдэг хүний хүү сүрэн хя гэдэг хүн бол алдартай уяж байсан байгаа. Тэгээ тэр хүнд хэлээд та манай хүүхдийн морийг шинжээд өгөөч, уяад өгөөч гэлгээл одоо хойд бол хэлдэг байсан юм шиг. Ерөөсөө сайхан юм байна гэчгээл яваад өгдөг. Тэгээ хэлдэггүй байсан. Тэгээ нэг өдөр сүрэн хя гэдэг хүнийг одоо Авдрын сумын төв рүү явах юм гэдгийг дуулангуудаа очир дарга гэдэг хүн миний хөө зам дээр нь адуугаа аваач хураачаар явах зам дээр нэгээд. Тэгээ аваач хураачаад өндөр уулын орой дээрээ соёлол дурандаад байсан. Тэгээд нэг хээр үрийг нь очиад эргүүл тойруулаад хээр үрийг нь тэгээд байсан. Тэгээд за энэ хээр л хурдан болох юм байна гээл тэр хүнийг явангуут нь хээр үрийгээ барьж аваад морь ёслох гэж байсан төгссөн байсан баг үстэй бодвол. Тэгээд одоо уйсан. Тэгээ хээр үрийг уяад одоо тухайн наадам дуушилдаг. Тэгээд давхар уяагаар уйх гэж байсан чинь сүрэн хя гэдэг хүн ирээд ийм сайн үрийг би уйж өгөө та нарт гэж хэлээд уйсан юм байна лээ. Тэгээ одоо бүрдний 2 босгын овоо гэж манай нутагт байдаг юм да. Одоо Өлзийт багийн нутагт олон бас хурдмаар сунгаж байсан тийм сайхан хөндий байдаг. Тэгээ тэр хөхвөрдний хөндий гэдэг газар босгын овоо гэдэг байдаг. Тэр овоог дахиад тухайн үед наадам хийж байсан юм шиг байна. Тэр сүрэнгийн сүх гэдэг хүн одоо ярьж байсан өөрийнхөө амаар. Тэгээд бүрдний овоонд Баян цагааны босгын овооны нааданд би уйж өгөө гэж очиж уйж өгөөд айрагдуулсан. Давхар уяагаар үнэ харихны тахилга гэж Баян сумын нутагт байдаг. Үнэ туглын уул цахиуртын хойд ард байдаг. Үнэгийн уулын наадам гэж бас болоод. Тэгээ одоо тэр үед л 1930-40-аад оны үед л энэ харьхан уулуудыг дахиж ирсэн байна шүү дээ. Монгол одоо нөгөө ёс заншлихаа дагуу. Тэгээд тухайн үед одоо тахилга наадмыг хийж яхад сүрэн хя гэд хүндэгжсэн гэсэн очрын Санжаа өргийн хэр гэдэг үрээ. Энэ сайврыг одоо давхар уяагаар сайвруулах хэрэгтэй шүү. Би 2 үрээ үзчихээд ирье гэж явж мордоод явсан. Тэгээд эрэхтээ Баян цагаан сумын шүхэрчийн данигын цоохорч буруугүй л үрээ байна да. За мөн Авдар Баян сумын падын зэр дүрээч бас л хурд дүрээ байна. Айл нь хурдан шунаа хоёр чинь унсан хүүхэд миний хүү дандаа зөв талд нь л яваарай гэж хэлээ. Тэгээ мордуулж яасан. Тэгээ үнэхээр унсан хүүхэд нь зөв талд нь явсараа одоо төрүүлж байсан гэдгийг тэр сүх гэдэг хүн бол ярьж байгаа. Манай падын сэдв бит хоёр бол одоо Чацуу улсын баяр нааданд олмоор айрагдуулсан падын сэдв гэж уяач байсан. Түүний хүү 1999 оны ардын хувьсгалын 78 жилийн ойд даага айрагдуулж байсан сэдвийн мэд сайхан гэдэг 3 үеэрээ бас морь айрагдуулсан энэ удан туяачийн үрсэд. Тэгээд сэдв бит хоёр бол Чацуу. Тэгээд бит хоёр 16 талаа хөрсөн хүүхдүүд байхад л одоо үнэ уулын нааданд тийм болж одоо очиргаан хөө Санжаа өргийн хээр үрээ одоо төрүүлж байсан шүү дээ гэж одоо ярьдаг. За ингээд одоо хээр үрээ анхны шанг татснаас хойш пад гэдэг хүн Нэрэмжимээгийн унган цавдар үрээг зааж өгөөд энэ цавдар үрээг уяад 1944 оны ардын хувьсгалын 23 жилийн онх баяр наадамд
одоо хязгаалan айргийн 3 турталсан байдаг. Санжаа өргийн цавтар гэдэг газар. За тэгээд 45, 46, 47 онуудад улсын баяр наадамд соёолон хавчиг 7-тойгоо 3 наснда одоо яаж уралдсан одоо чухам мэдэгддэг. Одоо Авдрын сум орон нутгийнхаа наадамд уралдсан юм уу? Аль эсвэл улсын наадам дээрээ одоо доохнор давсан юм уу ч гэдэг юм, айргийн архнаар урсан юм уу ч гэдэг юм. Энийг нь бол батлах ямар ч боломжгүй. Тэгээ 1948 оны түүхийн цуваанд бол 1948 онд Ардын хувьсгалын оюун хоёр наадамд бол одоо 8 настай азраг анх төрүүлээд 49 онд 9 настай азраг аман хүзүүлээд 50 онд 10 настай азраг түрүү магнайд хурдлаад 51 онд улс хувьсгалын 30 жилийн оюун хоёр наадамд 3 турдлаад 52 онд төрүүлээд 53 онд айрагдаад тэгээ 54 онд хамгийн сүүлд одоо айрагдаад ингээд улсын баяр наадамд бол одоо 3 төрүүлж 4 айрагдсан ийм одоо алдартай хурдан газар бол Очрын Санжаа өргийн цавтар гэдэг газар. Тэгээд энэ газар өөрөө урдан байгаа зөксөхгүй үр төлүүдээс нь ч хурдлсан 1949 оны жил одоо шийтргүү бол одоо Санжаа өрг гэдэг хүний адууг маллаа тэр алдарт хурдан зээр дазрагны эзэн Жамцын шийтрэг гэдэг хүн одоо энэ малхын тал уршаага адуу уторт явуулахад адууг нь бүрэн мэнд сайхан оруулж ирсэн учраас хавар бол миний хурдан улсад 3 төрүүлсэн цавдар азрагтай адуу дотор 2 дааггүй, хээр дааггүй, зээр дааггүй аль дуртайгаа аваарай гэдэг одоо адууны нэгэсэндээ адуу бүрэн мэнд сайхан онд тарга оруулсан гэдэг одоо бэлэг бодож өгсөн хожимын улсын баяр наадамд 4 төрүүлж 3 айрагдсан алдартай шийтрийн зээрд гэдэг одоо 100-ны одоо 4 хурдан шиддэг азрагны нэг. Тэгэхээр энэ бол одоо өөрөө хурдлаа зогсохгүй үр төлн Монгол наадмыг одоо бас чимж явсан ийм Монголын хурд азрагны эцэг гэдгээр бол энэ одоо үнэхээр ийм хурдан сайхан азраг байна. Тэгээд 1956 онд Авдрын сум тарахтаа хамгийн сүүлд наадам хийгээд Баян сумын Дэндүв гэдэг хүн төрүүлж Начин ханцрын гэж одоо нутгийнхаа олонны дунд алдарсан ханцрын начин гэдэг хүн үзүүлээд шийтрийн зэрд гэдэг газар сүүлийн жилээ тэнд одоо бас төрүүлж байсан шүү гэж одоо Баян сумын Сэрэтэр гэдэг хүн бас надад ярьж байсан. За ингээд бодглохлоор бол одоо энэ эцэг үр хоёр Монголын хурдан морины түүхэнд бол одоо үнэхээр тодоост одоо энэ жилдээ үзүүлсэн ийм хурд азраг байжээ. За тэгээд өөрийнхөө хувьд бол одоо өнөөдөр бид улсын баяр наадамд 3 төрөөсийн 4 их насны морийг төмөн олондоо сайхан танилцуулсан. 2 төрөөс их насны мордын дотроос бол одоо цаг хугацааны хувьд гэвэл одоо төрүүлээ төрүүлсэн Түнхэн сумын Дасцүгийн хээрч гэдэг юм уу одоо Сундуу шараг ч гэдэг юм уу те. Ингээд ийм морд байх бах зүгээр 2 төрүүлээд 3 айрагдсан гэдэг амжилтаараа энэ 2 төрүүлсэн мордынхаа хамгийн дээр нь ирэмблэгдэж байгаа 100-ны хөлгийн одоо 5-д орж байгаа. 1990-ад оны шинэ мянганы босгонд тулж ирж хурдлсан энэ цоо хүүгийн дөрцрөнгийн авраг хайр гэдэг морины талаар нэг манай төмөн олонтон сайхан сэрүүлж өгөөч ээ. Удам өгшлийнхэн талаар. Уугуул дөрцрөн манлаач одоо Завхан аймгийн Алдар хаан сумын уугуул хүн гэдэг баха тий. Завхан аймгийн Алдар хаан сумын уугуул Улаанбаатар хотын Барьцсан хорооны харьяат Монгол улсын мандаа уяа цоо хүүгийн дөрцрөнгийн Баян түмэн их хээрмөр Жаргалан тудмаас тодорсон он сурдан хүлэг хээрмөр 1992 оны Ардын хувьсгалын 71, 1996 оны Ардын хувьсгалын 75 жилийн оюун хоёр наадмууд төрүүлж 1993 оны Ардын хувьсгалын 72 жилийн оюун хоёр наадамд аман үзүүлдэж 1994, 95 онуудын улсын хоёр наадамд жил дараалан айрагдаж 1998 онд Монголын шигшин турд мордын анх дугаар их хурд уралдаанд айрагт урдалж 1995 онд Өвөр хангай аймгийн 900 суманд болсон өндөргээний 360 жилийн оюун хоёр наадам 1996 онд Дэлгэр хаан суманд болсон хаврын бүсийн уралдаануудад айрагт урдалж наадамчин олноо баярлуулжээ. Хээрмөр улсын баяр наадамд 2 төрүүлж 3 айрагдсан төдийгүй Монголын шигшин турд мордын их хурд уралдаан улсын бүсийн наадмуудад бүгдэнд нь айрагдаж төрүүлсэн 1990-ад оны Монголын алдар турдан мордын нэг. Тэгээ хээрмөрийг ч одоо Монгол даяараа одоо амтай болгон шагчдаг дайман тийм 100 жил төрөх ганц унаг гэж ярьдаг. Жаргалан татав. Одоо тэгээ тахих орсон. Над Монгол улсын алдарт байж Орос улд хэлжсэн хээрмөрийг чи юу н олон харснаг нүггүй би нэг л амьдралдаа нэг л харсан гэсэн. Ойрхон харуул тэг 70 малтанд гүрэ бидрэх байдгийг шүү дээ юу нэ. Тэгээд яачгүй тахих юм орцоо одоо тийм л байдаг. Нүүдмүүд бол арай л онцгой шүү. Тэгэж хэлжсэн. Тэгээд нэгэн үед одоо Орос улдын хээрмөрд Сүнгийн хээрмөрд хориулгын хээрмөрд гээд уралж исэн. Тэгээд анхаарах нь одоо хамгийн сайхан наадам бол одоо 95 онд орсон. Хамгийн сайхан тавмар аригцсан наадам гэж бас их ярих дуртай тийм юм байсан. Тэгээд тэрнээс харахад юу даваа хүү манлайч ярьдаг энэ морь соногч судлаач бүгд л ярьдаг та хээрмөрийг тийм.
Тэгээд энэ Дорцрон мандагийн аав нь цоо хүүгдэг хүн. 1960-аад оны үед улсын нааданд 2 аригдсан Баян Чандан сумын оргон буурал гэдэг мөрийг тэр 6,000 төгрөгөөр өн цогж худалдаж авч ирсэн. За их л үнэтэй тухай. Их л үнэтэй. Тэгээд өөрийнх нь нэр дээр харахаа юм морь аригдуулж чадаагүй хүн л дээ. Тэгээ хүүн хожим нь одоо Жаргалан сумын одоо тэр хээр мөрний чи анхны эз одоо Манийн Дэмбэрлэн бүү гэдэг хүнээс одоо тухайн үед бас одоо 80-аад оны сүүл үедээ 10,000 төгрөгөөр хээр мөрийг авч ирсэн ингээд яриад. Тэгээд хээр мөр Жаргалан суманда шүтлэн хязаалан соёолон төрүүлээд хавчиг мөр харагдчихсан. Тэгээ бас давхар уяагаар баян цогт мөгтөр аваад өнөх олон төрүүлж исэн мөр юм билээ. Тэгээд соёолон төрүүлдэг жийл нь энэ Жаргалантынх нөгөө азрах соёол оё чинь нөгөө нэг цугуурлаад цугуурладаг гэж ярьдаг тий. Тэр жил бас хамт хийсэн билээ. Наад мазрага төрүүлж явуулчаад тэгээ 2-3 км явуулсан араас нь соёолонгоо тавиад. Тэр Жаргалантын бас хитэн авар газрууд байсан л та одоо. Тэд үсгээ бүгдийг төрүүлээд дийлээ соёолон тий араас хөөгөөд тэгээ Дорцронгийн эрмөр төрүүлж хагаад сумын алдад уяаж Эрдэнэ хотын хайлун гэдэг мөр. Яг тэр үед яг хээр мөртөж бас яг Жаргалант одоо тэр аман үзүүлж ирсэн мөлий. Тэр хоёр тэгээд энэ их ойрхон уралж ирсэн багтны ойрхон уралжсэн тэр хайлун морил юм билээ тий. Яг хээр мөрөө дийлж үзээгүй. Их л олон төрүүлж ирсэн. Тэгээд Дорцрон манлаад ирээд тэр даваа Хүүбаатар бас энэ санаатай байсан юм билээ ч бас тэгээд төрүүлээд тий. Дорцрон манлаад төрүүлээд очиж авцсан. Тэгээ 90 оны нуус товчоонд анх очоод яг нууц төвчөж аваасаа их мөр 2-3 бүдэлсэн гэдэг чинь тэрэн дээр 2 дахь будлаан дээр аригцаан гэж Дорцрон мандаа өөрөө ярьж байсан тий. Яг тэр бол яг аригцсан мөрдүүд бол тодорхойгүй гэж яг Дорн говийн их хитэн нарийн хонгормоор 2 төрүүлсэн гэдэг. Ононгой халдсан мөр тухайн үед улсад аригдсан мөр бас тухайд ам үзүүлжсэн байлээ тий. Тэгээд нэгдүгээрт нь болохоор энэ Дундгов аймгийн хиний зэрдүүд. Сэлхэгийн зэрд гэдэг мөр аман үзүүлж. Тийм, сэлхэгийн зэрд мөр аман үзүүлжсэн байлаа. Тэгээд тэрэн дээр Дорцронгаа хэр мөр бас аригдсан гэсэн тийм яриа байдаг тий. За тэгээ 91 онд ард тавьсан 70 жилийн огор уяад бас сайн давхуулж чадаагүй юм билээ. Тэгээ 92 онд улсын баяр нааданд төрүүлж түмэн их жолоо өргүүлээд 93 онд Борнуурын Дандисрынгийн саарл мөр наадаж аман үзүүлээд 94 онд ч улсын баяр нааданд айргийн 5 турдлаад 95 онд айргийн 4 турдлаад 96 онд төрүүлсэн. Зүсмийн хулсмийн гурван их насны мөрд мэдэн тэжиндээ татаж явсан. За энэ чирээ бол мэдэн хөлтөө явж аваад гэж бодож байна. Давдагтайхан анзааран харах жоохон онцон хүүхэд уйсан эзэн хурсан одноо маягдуулах ардын тэнгэр их баяр наадам их насны мөрдийн уралдаанд айдсын давнаас эхлэн автлаж авсан. Орон зүсмийн хүрэн хайр зүсмийн мөр энд тэжинд явж байна. Үдэгчтэй авах Эхэн үндэд наадамчтай урдан хөдөлгөөн дөрвөн турааны газраас гисэн сүүлэн дотроос Ховсай Монгол улсынхан тэнгэрийн зочтой наадам дотроос одоо оны түндэрсэн Монголын хөдөө дундаас морь тиймхүү төжигний давхиж байгаагийн учир нэ. Энийг Монгол наадмын хэмээр энийг морьтын турааны эч гэж нэрлэдэг. За араас нь Улаанбаатарын барьцааны Дорцронгийн хээр улсын наадамд 4 жил харагдсан юм цаахан хөлөг. Суулаад бодож ирлээ. Тамины жогоор Дорцронгийн хээр бол мөрөсватын төлөвийн хаттай хэрэг яванда арих ийм хандлагатай болоод явчлаа. За одоо сайхан суулаад бодож ирлээ. За толгой руу гараа явчлаа. За эндээс Дорцронгийн хэрийг ямар ч байсан мөрөсватын төлөвийн хэмбэтгийн сартай хэр гүйцэх өнгөрөх бололтой. За манай автодын дуран чинтэлээд баг гүйцэхийг боллоо. За ингээд араас нь морид бөөндөө явж байгаа юм. За цээжний дөрвөн морны ядаж хаява. За араас нь орж байгаа мордыг хойдох хүн цээжний хаява болох энэ жилийн уяа энэ жилийн наадмын өнгө сайхан байгаа нь хэлж байна. За Дорцронгийн хээр өнгөц сойрол явна. За Дорцронгийн хээр бол улсын баяр наадамд 4 дахь хайртай дугаар 5 дахь одоо өнгөрөх гэж байгаа юм сайхан завтай хурдан хөлөг байна. За ингээд барайны газарт Харьцан хорооны уяач Монгол улсын алдарт уяач Дорцронгийн хээр 5 дахь жилийн өнгөц сайхан орлоо. Араас нь аман хөдөөний морь, за айргийн 5 морь 2 сахалтын байдаг. Жаахан дэгцүүл хийсэн хүнд бол цай буцлагаа дуухын зур орж ирж байна гэж хэлж болно доо. За ингээд аман хөдөөний морь спортын төлөвийн уяач Хэмэдхийн сартай хээр орж ирж байна. За Наранбаатар хүнсэн. За 3 дахь сонгон хайрхан дүүргийн 6 дахь хорооны таасрын гимжид орж сартай хүрэн 4 төвийн борнорын Батбаярын
Харсаар за айргийн 5-д орон спортын төвлөрийн аж даваад орчин Батбаатарын зээл талзан тус орж хурсан бол наадамчин болон баярлууллаа. Энэ жилийн их насны мордын уралдаан жаахан бүлэсний тосвол сартаа сайхан болж өнгөрлөө. За энэ хэлэхэд хүүхдүүд мордыг замаас эргүүлсэн. Бас 97 оны будлаа 98 оны будлаануудад бас хэр морны яг идүйт нас их саад болж байлаа да. Тэр мор удалдаг муу зурсгаар тий олон жуяас тийм бас хөдөлмөрийг 98 онд бол буян тухайтар бараг өнгөлөөд гарч ирж яхад ардаа их хурдтай гэдэг дөрцөр мандаа тосоо дайчин даваанд тусдуулжсэн гэдэг. Тэгээд давхар уяагаар чинь хэр мөр чинь бас 95 онд одоо өндөргийн зам хоолрын очиж айрагч. Тэгтээ бас явахдаа юу яасан бэлээ хэр мөр алдаад бас. Тий замаас алдаас. Тий багт нэлээд л хэдэн 100 гаруй км байна удаа ба гэж. Яг зарим ном сон дээр болохоор 200 км гэдгийг гүйлгэж алдаад авчихад даваагүй баатар тэгээд төрүүлэх мөрийг аваачаад нэг мөр харъя гэжсэн тэгээд одоо жоо гэж айргаас хасагчих вдаа гэж тэгжсэн мөлий. Тэгээд тэр наадан дээр айргийн 5 турдалсан. 96 оны анхны Дэлгэр хааны нааданд бас багталсан. Очоод оройхон ч очсон юм уу цэргийн ангиас өвс аваад үтсэн нэг хөөцөөс өвс авч идээд бас тэгээд төрүүлэх мөр бас тэнд сайварлж чадаагүй. Тэгээд нэг тийм гүжирмэг ганц нэг ажил маяг тийм буруу зүрүү тийм юм хайхардгүй явдаг амт байсан байгаа юм да. Тэгээ 96 онд бол үнэхээр хоол төрүүлсэн. Тэгээд Бачуулан мандаж ярьдаг шүү дээ. Ер нь бол ээдтэй хэр мөртэй чинь тэгээд зөв байвал юу нэнтэй чи мал уралдахгүй шүү дээ. Шилэмгүүл байвал тэрнтэй чи юу ч уралдахгүй дээ. Жохон шилэмтэй байх арга байна уу юу гэж ярьдаг. Тийм бас аргагүй тэгээд 96 онд одоо тэр ясараач болсноо сайхан төрүүлээд намар нь шуван саарл гэж хүн галуутай тий тэнд очиж сайхан бас төрүүлсэн юм билээ намрын наадамт тий. Тэгээ хэр мөрөө одоо тэгээд тэр ер нь тийм хатуу явдалтай ер нь тийм хүнд жилийн дөрөв үйлрэлдэрээс л идэлгээтэй гэж байн явуунаад байдаг. Дөрцөр мандаж нэг ярьсан байдаг шээ. Жохон доторынхон эвгүй үед бол ер нь мордхоос шаширмаар штэ. Тэгээ зарим нэг айл майлд одоо тэгээд зоргоо чангал ганц нэг татж байгаа л мордсон штэ гэх. Тэгээ дөрцөр мандаа одоо тэгээд хэр мөрөө унаад яваад ах юм одоо хаашаа юм бэ гэл би тэр чинь морныхаа хэдэд хааруулаад л тэгж явдаг байсан юм. Тэгээд нэг 50-аад яачих юм бол ер нь сүр таргалаад энэ уяа дийлдэх хөгч нэрээс байнгын дийлгээтэй л байж л яадаг. Тэгээд өөрөө голцсон ундаг. Тэгээд юу н зах замбрааг бол явдаг байсан л аташ хуугамаа тийм ээ. Дөрцөр мандагийн хэр мөрийг ч одоо за яг нь ер нь бол жаргалан татуу гэдэг чинь дээхэн үед одоо талуулгын морин завод бий болсноос хойш одоо Монгол улсад бас нэг одоо өөр үйлдвэрийн ядуу орж ирээд ингээд холилдсон тэр удмаас тодорсон онц хурдан холигл гэж ярьдаг. 100 жилд одоо ганц таарсан морь бол инэ гэж одоо Анзарагчийн авраг зээрд гэдэг морины амжилтанд дөхөж очих морь энэ л байсан юм да гэж одоо Давхбаатар нэгэн хэлсэн байдгийн. Тэг бас нэг талаараа нэг баян цагаан ихтэйч гэдэг юм уу удам өгчлийг нь арай өөрөөр яриад хүмүүс бас нэг жаахан тийм арган байдаг юм шиг өөрөө ч хөвдөн жаргалан татууг нэг нэвтрүүлэг хийж яхад бас нэг ярьжсэн да. Тий. Тэгэл бас сумынхан гэсэн дотроо бас яг хоёр хуваагдт юм билээ. Яг бүр тийм тодорхой яг яриад өгч хүн бол байхгүй юм билээ. Тэгээд зарим нэг хэсэг нь болохоор баян цагаан ихтэй гэж ярьдаг. Зарим нь үгүй яг өөр энэ зовоод татуу те талуулгын морин зовоод гэдэг. Талуулгын морин зовоод жаргалан татуу гэдэг чинь тэгээд тэр тахи хэдэн ногоонууд авчихсан юм билээ. Оронтоос шоусан дагтуудын бол хууланч байсан юм билээ. Тэгээ нөгөө орлоо доон үйлдвэрийн азгнууд ингээд Монгол гашрын хураагаар адууны яг үндсэн бас их гол цомн бас тийж жаргалан татууд дээр очсон шүү дээ. Тэгээс үлдэн тарах үеэр чинь жаргалан татууд хоёр ч удаа бас тараасан юм билээ шүү дээ. Тэр 60-аад оны үед яг татан бүгдаад яах чинь бол тэр яг шилмэл 200 адууг нь морин тойруулах гэж өгөөд энэ Батлан болох юмд энэ дээд тэгээд энэ сангийн аж ахуйнууд бат сүмбүр зэлтрийн сангийн аж ахуйд ойр орчим бүх сангийн аж ахуйнууд 200-аас 400 адуунууд өгчээсэн байна. Тэгээд дахиад энэ чинь 90-ад оны их үе дахиж жаргаланд үлдсэн адууг чинь дахиж бас нийгэмчлэгээ явуулаад тэгээд морь мал уйдгууд нь нөгөө уйдгүй хүмүүсээ өхөр малаас сольж авч ингэж бас адуугаа сайжруулж авч үлдсэн. Тэгээд хоёр ч удаа нийгэмчлэгэнд орсон юм билээ. Тэгээд яг хэр морийг бол тийм юм ороод ингэж гарсан гэж бол ерөөсөө яг жаргаланд талуулгын морин заводын хүмүүс бол яг одоогоор бол баталж чадахгүй л байна. Ямар ч орсуулдах хэлэхэд бол энэ тахи орцаа дуу өөр шүү. Сайн харуул 70 дэгүүрийг битэртэй шүү наадах чинь ингэж нэг тийм хэлжсэн. Тэгээд би 1999 онд улсын наадамд морж явахад ганц харж ирсэн нэг хангаа буух шиг юм араас зүгээр дараад унаач хайтал ингээд зүгээр нүгэлтэл ороод ирэл гарч ирсэн. Тэгэхээр чинь ярамг дээр уулддаг чинь нэг баринаас нөгөө цаашаага явж мордоо гаргаж штэ. Тэгээд морд манайхан ч мордоогоо алаас хөдөлгөөл тэгэд нэг тэгж хийж гарч ирсэн хэр мөрийг хаач тийм халуун юм шиг тийм зүстэй тийм нүд мод бол одоо тод монлоо байж одоо гал доторхын халуун мөр штэ. Яг тиймэрхүү нүдтэй тийм их тийм доошхон ширүүн тийм хацтай тийм л адуунаад харагдаж ирсэн миний харсан бүр тийм. Яг уян мууянд нь бол хаагаад олохгүй л байсан юм даа. Чи бүр дээшээ тэр нисхийн цагаан алганд дээр ч буушдаг байсан юм билээ.
Яг урд цагт нь бол одоо Хермернээс өмнө галын хөрөнгө гэдэг мөр улсын нааданд 4 жил 3 төрүүлд нэг айрагдсан энэ төр гал тасралтгүй айрагдсан амжилтууд байна л да. Тэгэхээр Монгол төрийн нааданд 92-оос 96 оны хүртэл 2 төрүүлээ 3 айрагдсан 5 жил завсаргүй айрагд төрүүлсэн мөр ер нь тэрнээс өмнө ер нь бараг байхгүй хаа. Байхгүй тий. Хойш одоо дараа нь төхөж очсон яг бандхан бормоор 4 жил айрагдсан тийм ээ. Тэгэхдээ төрүүлж чадаагүй дандаа айрагдаад байсан. Хермер чинь 2 төрүүлж нэг ам үзүүлээд 2 айрагдсан. Тий. Тэгээд чинь бас 95 онд бас их олон уралдсан юм байлаа хавар. Тэгээд сүүлд нь нисхийн 70 жил чөлөө хэдэн жил том наадам үйл хийгээд төрөө морн мөнгөн имэйл хазаар өгнө гээд тэнд төрүүлээд тэгээд тэр мөнгөн имэйл хазаараараа тэр 97 онд 96 онд улсад айрагддаг хөрөнгө азаргаа авч ирсэн юм билээ тэр бас байшаа хэлж угаараад. Төрцөр манлаач улсын нааданд азарга айрагдуулаад дааг төрүүлгсэн хүн тийм ээ. Тий бас нөгөө аймагт уяач одоо нөгөө цог гэрлахын хул соёол ингэж ууж 97 онд улсад соёолын төрүүлгсэн. Азарга айрагдуулсан их мөр төрүүлгсэн, соёол төрүүлгсэн, дааг төрүүлгсэн. Тэр төрүүлсэн дааг нь бас тэр хулгар хэргээд бас жаргалан татвч тий хааштай. Яг ч бас дахин орцаад өгдөг. Сүүлд нь Батмургоо худалж аваад айхтар бас дахиж чадаагүй хаа. Айх замаанд дийлт хаваалаад сүүлдээ тийм их юугаа хааштай л бас нэг зэрлэг тал нь дамгаалаад ахчих واخа тий. 1998 онд Өвөрхангай аймгийн Хар хорон хотод болсон одоо Монголын шигшин хурдмордын анх дугаар их хурд уралдаанд бас Хермер одоо мордсон. Тэгээд нэг өөрөө нэг нэвтрүүлэг дээр ярихдаа би нэг Хермерөө мордуулъя да гэж одоо уян дээрээ ширээс садл хамгийн маа бэлдээ суужсэн Лүндвийн хонгор гэдэг мөрийг одоо манлаа яаш нямдарж уяад нэг өмнөр нэг майхны өмнөр урдуур хөтлөөд явж байсан нэг тийм нэг бүлтгэнсэн юм л тэгэл урдуур яваад гисэн. За тэгээ би бодроо бодож байсан энтэй ч өнөдөр адуурлахгүй байхтал гэж бодож байсан. Нэрэж хонгормор төрүүлээ миний Хермер 3 турсан л гэж бодож байсан. 98 оны их хурд сайхан наадам болсон шүү дээ тий. Тэгээд одоо энэ асал замбраагүй сайхан наадам бол одоо байж байгаа биш гэж үзмэцтэй. Аргагүй яг Монголын тэр үеийн өстө шилдэг хүлгүүд тэнд л цугуулсан. Тэгээд тэнд арийн 3-тайг буян тухайгийн аврах хүлгүүд тэнд бол аргагүй сайхан уралдсан. Тэгээд нэг үт уралж ирсэн хэр алдсан мөр байна тий. Тэгээд дайны төмөй Хермер харагдаж байна. Алдсан мөр ялаа увсаас иж бас бормоор Батлын бормоор гэдэг тий. Арангаагаас жамлав дамын Хермер гэж харагдаж. Тэгээд аргагүй яг нутгийн шилдэг хүлгүүдийн цугуус аргагүй том наадам. Тэгэл ямар том авраг адуу вэ тий. Тэрийг бол үнэхээр харуулсан. Тийм наадам болсон. Тэр жил бас нөгөө их мөр улсын наадамд дуурайгаад татсан ч зүг болсон баг та ер нь тэгээд. Ер нь Хермер бол 92-аас 96 он хүртэлх 2 төрүүлж 3 айрагдсан. 97 онд ихмэр бодсон. 98 онд бас өмнөд явж ирсэн. Тэгэхээр энэ хоёрыг нэмэх юм бол улсын баяр наадамд нэг энэ 5 дээр магадгүй нэг 7 болгоч байсан байх. Магадгүй тий. Түрүү бас нэмэгдэж магадгүй. Түрүүч нэмэгдэх магадгүй. Айрагч нэмэгдэх магадгүй байсан байх. Банзрагчийн авраг зэрэг гэдэг мөр 20-р зууны их наадмын асарт 3 удаа төрүүл 5 удаа айрагдсан. Энэ амжилтанд ер нь дөхөж мэдэх мөрийн шүү гэдэг бол энэ бас нэг зүгээрч нэг яриа биш. Тухайн үед харамсалтай нь наадмын мөр бодлоо гэсэн энэ одоо энэ бол уяачдын одоо голыг консолгодог юм үзэгдэл байжээ. Тэгийг бол Хермер одоо хитэнтэй шахаж харагдах төрүүлэх байсан билээ гэж одоо эзэн өөрөө бас ярьж ирсэн шүү. Тэгээд дорцруу мандаач одоо тэгээд нөгөө хүн амт мөр шинжүүлээгээд ийж авч явахаар л ерөөсөө тэгээд олигтой мөр авчиж чаддгүй юм шиг Хермерөө бодож явсаар байгаа юм тий. Хермер шиг мөр дүүцүүлж хараад байдаг. Тий, ер нь тэрэн шиг л хараад ишээд байдаг. Тэгээд ерөөсөө тэгээд Хермерч одоо тэгээд яаж яахад одоо энэ цаг үед ч гэсэн бас арай л итгээд адаа байх шүү дээ нэг гарч байгаа гэдэг нь нэг юм халуун буух шиг юм л. Тэгээ миний санаанд бол тийм юм байдаг. Нэг л удаа харж ирсэн. За ийхүү үзэгч та бүхэндээ 100-ны хөлгүүд нэвтрүүлэг Монгол улсын 100 жилийн одоо бүх цагийн хурдан азраг мордон дотор эхний 5-д орох амжилтыг үзүүлсэн Төв аймгийн Авдруугийн сумын уяач Очрын Санжаа өргийн Цавдар азраг Улаанбаатар хотын Партизан хорооны уяач Цоо хүүгийн Дөрцөр манлайгийн авраг Хермерний талаар бид та бүхэндээ өнөөдөр мэдээлэл өглөө. Дараагийн дугаараар иргэн уулзъя. 아르론지롬다 템무레제 아저저르리게 다라칼라 니승가르네 구체레 니금저름이게 바불라지 바야가게 문당 어체리가 바득러지리 천노래야 바털시 열어도 마이수 시들글레신데쇼